Сайн байцгаана уу, Тулгын согт тавтай мөрөл. За өнөөдрийнхөө дугаараар Солонгосын Бусаа хотод болж исэн нэгэн аимшигтай хэргийн талаар ярих гэж байна. За энэхүү хэрэг нь болохоор 2008 оны 1 сарын 20-ны шөнийн 11 цаг 40 минутанд Солонгосын Бусаа хотын цагдаа гэлтс нэгэн дуудлага ирдэг. За тэрхүү дуудлага нь юу байсан бэ гэхээр хажуухын зоогийн газраас баахан хүмүүс ингэ зодтолж байгаа орилон сонсогдохоор нь очоод харсан чинь энэ шигдааны хоолны газрын эзэн эмэгтэй нас орцсон байдалтай байна. Та бүхэн яаралтай хурж ирээд шалгаад өгөөрэй гэсэн тийм дуудлага байсан байна. За энэхүү дуудлагын дагуу цагдаа нар хэргийн газар дээр очиж шалгахад зоогийн газрын эзэн эмэгтэй айл хэдийн нас орсон байдалтай олддог. Тэгээд хохирогчийн цогц маш аимшигтай олдсон байгаа. Ямар хуу олдсон бэ гэхээр баруун шанааны яс тэр жигтэй бараг ингээ харагдах үед хоолойны яс ингээ бараг зохиодсон, нүүр ам руугаа баахан сийжүүлсэн, хутгалуулсан. Маш аимшигтай байдалтай угтсан байгаа. За энэхүү хэрэг нь шууд хүн амны хэрэг болох нь ойлгомжтой бол мөн хохирогч дайралтад өртөж байхдаа гараараа хамгаалсан бололтой байсан ба хохирогчийн хоёр гар хоёулаа нэгт ингээ бүлүүлсэн байсан байгаа. Нөгөө мэдээч амиа хамгаалахын тулд мэдээж хутганаас өөрийгөө хамгаалж байгаа шүү дээ, тий. Тэгэл хамгаалахын тулд ингээд чаргуулцсан юм, тэмцэлсэн юм шиг байгаа. Цагдаа нар дуудлага өгсөн хүнээс мэдүүлэг авахад 11 цаг 30 минутын орчимд эмэгтэй хүний маш чанга орилох чимээ гарсан. Тэгэд гинэс чимээгүй болохоор нь очоод харсан чинь ийм юм болчихсон байсан гэсэн ай сандарсан тиймэрхүү мэдүүлэг өгсөн. Хэргийн газарт шалгалт нэгжлэг хийхэд цуснд бодогдсон хохирогчийн цогцсноос бусд нь бүр маш эмх зэгстэй юунд ч хүрээгүй тийм бүр амар цэвэрхэн байсан гэж байгаа. За энэ хоолны газраас хоёрхон сэжиг бүхий зүйл болсон байгаа. За эхнийх нь болохоор хоолны ширээн дээрээс юм хар гэлгууруудын дотор нойтон нүүрэг гарын альчуур оосой залтсан байгаа. Хоёр дахь зүйл нь юу байсан бэ гэхээр шигдааны зөвхөн эзэн эмэгтэй орж унтдаг тийм унтлагын өрөөний голд татсан тамхины иш үнсний саунд тийм унтраасан маягтай олдсон байгаа. Тэгээ яагаад энэ сэжиг бүхий зүйл вэ гэхээр тэр хоолны газрын эзэн эмэгтэй ерөөсөө огт тамхитдаггүй тийм эмэгтэй байсан байгаа. За тэгээд энэхүү сэжиг бүхий хоёр зүйлийг шууд л нөгөө нэг шүүх шинжилгээний байгууллага руу шууд явуулж ДНХ-ээр нь хэний хэрэгжилж исэн, хэн энэ тамхи татсан гэдгийг шалгуулахаар явуулсан байдаг. За нөгөө хэргийн газар мэдээч олонний хөл дарсан ийм хоолны газар байсан болохоор маш их энэ тентгүү хурууныхээ байсан ч хэрэг болох ерөөсө хурууныхээ олдоогүй байгаа. Тэгээд энэхүү нөгөө нэг алуурчин ашиглаж исэн байх магадлалтай хутагч гэсэн ерөөсө тэр газараас ерөөсө огт олдоогүй байгаа. Цагдаа мөрдөгчдөд ерөөсө хоёр л хэрэгтэй зүйл сая олдлоо шүү дээ. Нэг нь болохоор татсан тамхины ш нөгөө гар нүрээ альчуур. За тэгээд түүнээс өөр тийм хэрэг болох зүйл ерөөсө огт олдоогүй байсан болохоор цагдаа нарт нилээд л энэ хэргийн араас мөрдөхөд тийм хэцүү болж эхэлсэн байна. Тэгээд тухайн хоолны газрын кассны хэсэг буюу нөгөө тооцооны машины хэсэг болон хохирогчийн хувцсыг шалгахад ямар ч бэлэн мөнгө байхгүй байсан ба алуурчин дэрмийн сэтэлтэд орж ирсэн байх хардлага цагдаа нарт төрж байсан ч өмнө хэлж байсанчлан хэргийн газар маш эмх зэгстэй цэвэрхэн байсан болохоор дээрэн биш өс сонзонгийн сэтэлтэд хэрэгч байж магадгүй гэж цагдаа нар үздэг. За тэгээд нөгөө алуурчныг олоход хэрэг болох, сэжүүр болох ерөөсөө огт зүйл ерөөсөө олдохгүй байсан болохоор энэ хэрэг нэг л жоохон тийм ээдрээтэй болж ирсэн байна. Хэргийг шонзонгийн сэтэлтэй байж магадгүй гэж үзэн цагдаа нар тэр ойр хавийнхан за тэгээ ойр дотныхан бүгднийг ингээд нөгөө нэг нэгэнгүү шалгаж үздэг. Тэгээд ойр хавийнхан хүмүүс болон за тэгээл нөгөө харьцдаг хүмүүсээс нь хохирогч ямар хүн байсан бэ гэж асуусан чинь хохирогч хөрөөсөө салаад удаагүй ганцаараа бизнес эрхэлж исэн. Бүр маш тийм сайхан сэтгэлтэй баг одоо ингэж хэлж байгаа байхгүй. Сайхан сэтгэлээсээ болоод энэ хоолны газар дампууранга алдах үе дээр баг ирж исэн гэсэн яриаг хүмүүс хэлсэн байдгаа, ярьсан байдгаа. Хохирогчийн үхлийн шалтгаан нь маш их хэмжээний цус алдсан. 32 удаа нийт хутгалуулсан тийм шарх сорив байсан байгаа. Таны боддоо 32 удаа штэ. Нэг хүнийг 32 удаа хутгална гэж. Яа бас аз сэтгэр байгаа шүү. За одоо хэдүүлээ хэрэг илрүүлэлтэндээ орцгоё. Хохирогч хоолны газраа өдөр болгон оройны 10 цагт гэхэд хаадаг байсан ч тухайн өдөр хэн нэгэнтэй уулзахаар хаалаа хаагаагүй хүлээж байсан байгаа. Хэргийн газраас олдсон нөгөө харт хорон дотор нөгөө гар нүрийн альчуур байсан надаа тий. За тэр гар нүрийн альчуур болон оосой. За тэгээд нөгөө татсан тамхины ишнээс ДНХ-ийн шинжилгээний хариу гарсан байгаа. За энэ ДНХ-ийн шинжилгээний хариу болон тэр уулзахаар хүлээж байсан хүн хоёр нэг хүн байсан байгаа. Тэр хүн хинбэ гэвэл за энэ зоогийн газрын эзэн эмэгтэй хөрш эрэгтэй залуу байсан байгаа. За энэхүү эрэгтэйг цагдаа нар мэдээж дуудаж мэдүүлэг авч эхэлтгээ. Яах гэж тэр орой хоолны газар очиж тэр эзэн эмэгтэйтэй уулзах болсон бэ гэж асуусан чинь би тэр эзэн эмэгтэйд өртөө байсан. Тухайн өдөр өрөө өгөх гэж очсон гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. За тухайн өдөр энэ эрэгтэй яг юу хийсэн бэ гэхээр орой ажиллаа тараад савнд жоохон амарч сууж нөгөө ус сасанд орж байжгаад за тэгээд хар торон дотор нөгөө хэрэгсэн альчуур роосойзоо ороогоод барьж очоод шигдаан нөгөө хоолны газрынхаа ширээн дээр ингээд тавьсан баг. За тэгээд
нөгөө нэг эзэн эмхтэй орж унтдаг нөгөө унтлагын хэсэг дээр орж нэг ширхэг тамхи татангаа өөр байсан. Өөр нь болохоор 460 мянган вон байсан байгаа. За тэр 460 мянган воноо энэ эзэн эмхтэд өгчөөд гарч явсан гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. За мөн тухайн эрэгтэйгээс тэгвэл та юм с сэжигтэй өөр янз бүрийн хүн харсан уу гэж асуусан чинь хөө тийм янз бүрийн хүн хараагүй сэжигтэй ерөөсөө хүн огт харагдаагүй. Тэгээд би 11 цаг 20 минутанд хоолны газараас гарчаад хажуугийн пионижм нөгөө нэг GS одоо Монголоор CU интервью гэдэг чинь пионижм тийм газар орчоод тэгээд гэрлүүгээ харсан гэсэн мэдүүлэг өгсөн байна. За энэнийхэн дагуу цагдаа нар мэдээж нөгөө нэг тухайн дэлгүүр дээр очиж камерыг шалгалсан чинь 11 цаг 30-аад минутанд энэ эрэгтэй дэлгүүрээс гарч явж байгаа тийм бичлэгийг нь олдоод энэ хүн мэдээж алуурчин биш юм байна гэсэн нотлогдгоо. За ийхүү хэрэг 11 цаг 20 минутаас 11 цаг 30 минутын хооронд буюу 10 минутанд болж дуусан ойлгомжтой юм байна гэж цагдаа нар мөрдөгчнөр тэгж үтсэн байна. Мөрдөгчдөд сэжүүр болох зүйл огт олохгүй байсан ба тэгэд энэхүү зоогийн газар ойр хавийн болон тухайн дүүр оршин суух аюултай гэмт хэрэг үйлдэж болох үз хүмүүсийг нэг нэгээр нь шалгаж эхэлдэг. За энэхүү шалгалтын явцад нэг хүн ерөөсөө огт шалгадаагүй нөө дууцсан цагт огт ирээгүй байсан байна. За одоо жоохон сонин давхцал шүү заяа. За энэхүү хүн нь болохоор бас нэгэн хоолны газрын эзэн хүн байсан. За тэр хүн ямар хүн бэ гэхээр арх ухаараа тийм агсан согтуу тавьдаг. За хүнтэй ам зөрөгдөг, муудалцдаг, зодтолдог энэ жоохон авиртай нэлээд тийм ширүүн дөрвөн хүн байсан байгаа. Тэг хамгийн с жиг бүхий зүйл нь энэ эрэгтэй зоогийн газраа тухайн хэрэг болдог өдрийн маргаашаас ахуулаад ерөөсөө огт ажиллахгүй хаалх нь хаалттай байжээ. Хэрэг болгоос 4 оны дараа энэ цагдаа нар дахин энэ хүнийг шалгахаар яваад орсон чинь ашгүй хоолны газар нь онгорхой байдаг. Хаалга нь нээлттэй байсан байгаа. За тэгээ яваад орсон чинь энэ хүү залуу эрэгтэй их нэртэйгээ нийлж энэ хоолны газрыг ажилуулдаг ийм хүн байсан байгаа. За тэгээ цагдаа нар нөхцөл байдлыг хэлээ. За ийм хэрэг гарсан. За та яахлаарэ 4 хоног ингээд ажиллахгүй энэ хоолны газрыг ингээд хаацсан байдаг билээ гэ асуусан чинь би ингээд цагаан махны хаалганд орох гээд эмнэлэгт твдчихсэн. 4 хоног эмнэлэгт твдчихсэн. Та нар намайг сэжиглээд байгаа юм уу? Намайг яахлаар сэжилдүүлээ та нар. Явцгаа зайлцгаа гэд цагдаа нар тэгээд хөөсөн байгаа. Нөхөр нь энэхүү цагдаа нар ингээ хөөгөө туугаад ахаар эхнэр нь хажуунаас нь орж ирээ болиулаад за наад хүмүүс ч бас ингээ ажиллаа хийж байгаа штэ хүн хоёулаа ингээд сонсох хэрэгтэй гэд жоохон тайвшруулад юу болсон талаар асууж эхэлдэг. За тэгээд цагдаа нар эхлээд за яагаад ингээд 4 хоног ажиллахгүй байсан бэ гэдгийг талаар эхлээд асуугаад ингээд сонсоо мэдчихсэн. За тэгээд тухайн өдөр ингээ с сэжигтэй янз бүрийн хүн харсан уу гэсэн чинь эхнэр нь тэгсэн байгаа. Тэр өдөр би нэг сэжигтэй хүн жоох аюултай хүн харсан да гэдгсэн чинь чи хараа үстэй нөхөр гэд нөхрийгөө нудардаг байхгүй гэсэн чинь нөхөр нь ямар хүн ямар гэдэг асуусан чинь үгүй тэр өдөр чи яг тийм аюултай хүн наадхасаа ажиллаж байгаараа гэд чи надад тэлээвс гэсэн. Тийштэй гэд нөхөр нь тэгж уулга алдаад энэ яриа ихсэн байгаа. За тэр нөхрийн харснаар болохоор энэ хоёрын ажилуулдаг хоолны газар нэг аюултай итгээ жоохон юм ширүүн дүр төрхтэй, ширүүн харцтай. Одоо энэ солонгосч нэг хүнтэй жоох юм эйлдэг. За тэгээд юм нүпэн мар гэдэг байдаг байхгүй. Чүндэ мар одоо хүндэтгэлийн яриагаар ярихгүйгээр орж ирэнгүүтээ найстайгаар ярьж байгаа юм шиг жоохон дор дүрсэж ярьж мараал тээдсэн байл та. Тэгээд жоохон ингээл зайгаа барайл та жоохон харж байгаарай. Наа чи жоохон аюултай хүн байж магадгүй шүү гэд энэ хүү нөхөр нь их нэртэй тэгж дахижсанаа санаж гисэн ба. За тэгээд энэ с сэжигтэй энэ аюултай байж магадгүй хүн тухайн өдөр энэ цагдаанаас ганцаарх нь орж ирснээ баахан сөөжүү захиалаад нэг тийм шүл захиалаад идээд уугаад тэгээд гараа явсан байгаа. За энэхүү идгээд гарч явсныхын дараагаар нь нөхөр нь их нэртэй за энэ гарч бас аюултай гар байж магадгүй юм байна шүү. Хэрэг төвөг тарихаар л нөхөр байна шүү гэд их нэртэй хэлсэн байна. Тэгж хэлснийх нь яг маргааш нь шигдааны энэ хоолны газрын эрэхтэй чи цагаан махны хаалганд орохоор эмнэлэг явснаа да. Тэгсэн чинь эмнэлэг дээр энд яг хэрэг тарьж магадгүй харагдсан тэр үйлчлүүлсэн эрэхтэй бас цагаан махны хаалганд орох гээд ирсэн байсан байгаа. За энэ яасан бэ? Ажигласан чинь гар хүрэн ингээд нийл ингээд майжуулсан юм шиг юм шарах сорвтой. Тэгээд нилээл ер нь тийм цонхогоор хэрэг тарьсан байдалтай явж исэн байгаа. За тэгээд энэ нөгөө зоогийн газар ихтэй. За энэ яг хүчээр арх уучаад янз бүрийн хэрэг тариад хүн амьтандаа зодтолцсон юм байна да гэсэн бодол тэгээд энэхүү бодлоо цагдаа нарт хэлсэн байгаа. Бас амар юутай байгаа шүү арь тий юу одоо амар тийм нэг кам гэж ярьдэн шүү тий юу мэдрэмжтэй байсан байх тий. Мөрдөгчд энэхүү энэ зоогийн газрын эздээс авсан мэдүүлгийн дагуу нөгөө эмнэлэг дээр очиж энэхүү яриад байгаа хүний тухай асуусан чинь эмнэлэг дээр хүртэл аюултай хэрэг тарьсан байгаа. За эмнэлгийн өрөөнд тамхи татаад байхаар нь эмч зөвлөгчд очоод
шаардлага тавих үед хан толгоо хүчтэй ингэ зохиж ирсэн баг. Амар хүчтэй өөрийгөө тэгснээ амар чанга орлоо бус руу ингээл өсчээд байсан байгаа байхгүй юу. За хоёрт бусад өвчтөнгүүд лөө чангаар орилж дээрлэхэж зараалтаа хүртэл явуулсан байгаа. Яа, ийм хүн бас Солонгост байдгаа гайхалтай. За тэгээд тухайн эмнэлгийн ажилчид болон өвчтөнгүүд энэ хэрэгтэйг эмнэлгээс хурдан гараасай гэж хараагаад ингээд дотроо залбираад дотроо бүр зүхэж өгсөн байгаа мó. Айгүй асуудалтай юм хүн байсан байх нь ингээд ойлгомжтой болж эхэлдэг. За энэ бүхнийг сонсон цагдаа нар гарын хар хэсэг тэр нөгөө нэг гарын хар ингээд хэсэг ингээд майжуулсан юм шиг ингээд улаацсан, цус хурцсан ингээд тусаар будагдсан байсан гэдэг нөгөө нэг давгийн газрын хүмүүс ярьсан байдаг да тий. Тэр хүмүүсийн бодол цагдаа нарын толгойн ингээд орж ирээлсэн баг. За тэр гарын артал гэл. За энэ бүхнийг сонсон цагдаа нар чи нэг юм хан босоод ирнэ дээ тий. За энэ ийм хүн байсан байна да. Нэг юм бас баримжаатай болоод ирнэ дээ тий. Тэгэд мөрдөгчдөд хамгийн нэг сэжигтэй зүйл нь тэр энэ этгээдийн тэр гарын ар нийл шарах сорь болцсон цус хурцсан юм байсан гэдэг байгаа шүү дээ тий. Хүнд майжуулсан юм шиг зодуулсан юм шиг. Тэр нь хамгийн сэжигтэй байсан байна. Тэгээ яагаад сэжигтэй байсан бэ гэхээр одоо амьд тэмцэж явах тохиолдолд одоо хохирогч нар чинь те нөгөө хутгатай зуурлаж явах зураа гимт этгээдийн гарын харанаас ингэж зулгаах тохиол байд юм хумсаараа. За тэгээд хумсаараа ингээд хумсалж зулгаасан болохоор тэр гимт этгээдийн гар нь ингэж мэдээж улаасан байх магадaltaй юм байна да. Тийм боломжтой юм байна да гэсэн цагдаа нарт мөрдөгчдөд бодол бууж ирсэн байгаа. За тэгээд цагдаа нар шууд за энэ ойлгомжтой. Энэ бараг л энэ хүн хийсэн байх магадaltaй байна да гэж шууд сэжигтнэр татаад энэ хүнийг шалгасан чинь маш олон удаагийн гэмт хэрэг үйлдэжсэн ийм гэмт этгээд байсан байгаа. За энэхүү этгээдийг одоо хэдүүлээ юун гээд дуудъя. За энэхүү сэжиглэгдэж буй этгээд нь юун болох нь тогтоогдсон байгаа. За юун 45 орчим настай, дээрэм, танхаа. За тэгэл зодоон зохион ингээд нийт 13 хэрэгтэй шоронд ял эдэлж байсан этгээд байсан ба ял эдэлж байгаа хугацаанд хүртэл нөгөө шоронгийн харгалзагч нарыг зодож тэгж нэг шоронгоос нөгөө шоронд руу хүртэл ингэ шилжиж ийсэн ийм түүхтэй аюултай хүн байсан байгаа. За сэжигтэн шоронгоос хэрэг болдог үеэс 2 сарын өмнө судлагдсан ба ойр хавийнхаа хоолны газарт хоол идчихэд амар аюултай. Хоол идчихэнгүүтээ тооцоогоо хийх болохоор гэд өвлөөс ингэ хутга гаргаж ирж харуулснаа. Надаас тооцоо авах гээд байна уу та нар гэд ингээд айлгал сүрдүүлээд тооцоогоо ерөөсөө өгөхгүй тэгээд алга болдог байсан байгаа. Тэгээд энийг нь хүртэл цагдаа нарт мэддэж чадахгүй байсан юм зөндөө юм хүмүүс байсан байгаа байхгүй юу? Яагаад гэвэл нөгөө нэг дараа нь хурж ирээд намайг яачих вэ дээ, ийчих вэ дээ гэд айсаар бод ингээд цагдаа нарт ерөөсөө хэлж чадаагүй байсан байгаа. За ийхүү мөрдөгчд юнгийн оршин сууж байгаа гих гэрийн хаяг дээр очтол юм байхгүй зөвхөн түүний төрсөн ах нь байсан. Төрсөн ахаас нь түүнийг асуудал харилцаагаа таслаад удаж гинэ. Хаана байгаа нь огт мэдэхгүй, мэдхийч хүсэхгүй байна. За 10 хэдэн настай байхаас ахуулаад үеийн найзуудаа зодож дээрэмдэж. За тэгэл нас бид хүрсэн ч хийсэн ажилгүй мөнгөгүй л болчихвол гэмт хэрэгт орооцолчихсон байдаг байсан. Шоронгоос гар багцаал 90 сурвалжлагдаж байсан тохиол 1-2 удаагаар тогтохгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байгаа. Одоо бүр ямар аргаа барсан хүн л ингэж хэлэх хэвдэ те. Энэ ах нь ингэж хэлсэн байгаа. За дүүг маань ингээд болдог бол баг энэ хорвоо дэлхий дээр байхгүй болоод өөчөө цаазаар авах ял байдаг бол энэ хүн дээр энэ дүү дээр хэрэгжүүлээд өгөөч гэж цагдаа нас бүр гуйсан байгаа. Та нар боддоо төрсөн ах нь төрсөн дүүгээ ямар аргаа барсан үедээ л тэгээд цагдаа нараас гуугаад байж явах хэвдэ те. Ямар яатсан хүн болохоор ингээд төрсөн ах нь зүгтдэг байна. За цагдаагийнхан Юнгийн утасны дугаараар байрлалыг нь тогтоон нэгэн саунд хоног төрүүлж байсан гэх мэдээллийг олж авдаг. За тэгээд тухайн саун дээр очиод ажилтнаас нь асуусан чинь Юнг тооцоогоо хийхгүй удаасны эцэст хэрэг болдог өдрийн шөнө хурч ирээд төлбөрөө бэлэн мөнгөөр хийчихэд явсан. Мөн тэр өдөр дөн өвлөөр күртэггүй подоолохтой гар хуруунд шарах болчихсон орж ирээд дээгүүр хувцас зээлээч гээд гараад явсан. Тэр өдрөөс хойш огт ирээгүй байна гэх мэдүүлгийг энэ саавны ажилтан өгсөн байгаа. Тэгээд энэ саавны ажилтангаас бас л мэдүүлгийг аваад дахиад цагдаа нар мэдээж хэрэг за ингэсэн байна да гэж дахиад өрж гисэн байгаа. Одоо ингээд цагдаа нар чинь нэг ингээд шатаараа за ингэсэн бол ингэсэн байна тэгсэн байна гэж өрөөд явд юм байл л дээ. Тэгээд тэр дөн өвлөөр шалтан орж ирсэн нь ямар шалтгаантай вэ гэхээр за хэрэг үлдээд нийл мэдээж цуснд бодогдсон хүн чинь тустай бүх хувцаа тайлж хаяад дотор подоолготойгоо явж исэн байна гэсэн таамгийг цагдаа нар гаргаж ирсэн байна. За мөрдөгчд энэ байшил тогтоогчоор ингээд шалгаад яваад байх юм бол Юнгийг алдах магадлал ихсэх юм байна. Яагаад гэвэл энэ чинь ингээд байшил дээр нь очингууд л
нөгөө барилт дээр очдог. Нөгөө барилт дээр очих бол дахиад нөгөө нэг барилт дээр ингээд араас нь чаргуулцтай байх юм байна. Цаг хугацаа алдах юм байна гэж шийдээд мөрдөгчд дундаас нэг мөрдөгч нэг нарийн арга ухаас хийсэн байгаа. За тэрхүү нарийн арга санаа нь юу байсан бэ гэхээр за ингээд шоронгоос сулагдаад мэдээж шууд эргэсэн ажил нөгөө мэдээж олдохгүй шүү дээ. Тэнгүүд Солонгос улсаас ингээд тодорхой хугацаанд ийм бэлэн мөнгийг олгод юм байна. За тэр бэлэн мөнгийг олохын тулд мэдээж нөгөө нэг очиод мэдүүлэг өгдөг. За би ингээд ажилгүй ийм материал байна. Энэ миний эртний үнэлгээ одоо мэдээж одоо ажил яаж явагддаг вэ? Яг тэрэн шиг л ингээд очиод бичиг баримтаа өгөх ёстой байдаг юм байна л та. За юм мэдээж мөнгөгүй болохоор л ингээд гэмт хэрэг хийгээд байт юм чинь мөнгөгүй бол байх магадaltaй байна да гэсэн санаа орж ирсэн мөрдөгчдөд за энэ тэгвэл юу одоо энэ хорон дээр очиод хэдүүлээ ингээ хүлээгээ байж яа энэ яг мөнгөгүй болцсон байх магадaltaй тэгээд хурж ирэх магадaltaй байна гэд хорон дээр очиод тандалт хийж эхэлдэг. За тэгээд хотол тандалт хийгээд байж исэн мөрдөгчдийн араас төд хөдөлгөө нөгөө нэг юм чин бүр дүрээрээ ороод ирдгээ. За тэгээд юм шууд бариад авъя гэхээр за хоттой болов яах бол ийх бол гэд айсан цагдаа нар бөөнөр босонгуудаа бүчээд авсан байна. За бүчээд ангуудаа ийм хэрэг болсон байна. Тухайн өдөр хаана байсан бэ? Таныг шалгах ёстой байна. Цагдаагийн хэлц рүү явцгаа гэсэн чинь. Явцгаа. Тэгээ над ямар ч юм хийсэн хэрэг байхгүй гэх. Хамгийн түрүүнд урд нь гараа явсан байгаа. Цагдаагийн хэлц дээр очмогцсоо л мөрдөгчд шууд юнгээс ДНХ-ийн шинжилгээ аваад шүүх шинжилгээний байгууллага руу илгээсэн байна. За тэгээд юм ДНХ-ийн шинжилгээ өгчөнгүүтээ за одоо намайг шууд гэрэмлүү минь явуул. Та нар угаасаа хуулиа мэдж байгаа үстэй. 6 цагийн дотор нотлох баримт олж чадахгүй бол суулаад гэрлүү минь явуулах үүрэгтэй та нар мэдж байгаа үстэй гэж. Уурлангуу тэгж хэлсэн байна. За тэгээд аргаа бараа цагдаа нар бас дахиад арга оролдуулсан байгаа байхгүй. За тэрхүү арга нь юу вэ гэхээр та нарт уншиж танилцуулъя. 6 цагийн дараа энэ хүнийг гаргаад явуулчих юм бол энэ хүн чинь мэдээж оргоо зайлах магадлал бас өндөрсөө явнаа да тий. За тэнгүүд өөр хэрэг энэ хүн дээр те байх магадлал байна уу гэдгийг шалгаа гэдэг дээрх энэ хэрэг хариуцчихсан цагдаагийн дарга нь за энэ хүн дээр өөр хэрэг байна уу гэдгийг шалгаад тэгээ тэрэнгүүр нь дахиад шалгалт явуулах ёстой гэдгийг хэлээд байрвчилгаа явуулаа гэсэн үүргийг цагдаа нартай хэлсэн байгаа. За та нарт айгүй хачирхалтай санагдаж магадгүй заяа. Яаж өөр хэргийг энэ хүн үйлцэн байх магадaltaй гэдгийг илрүүлээд энэ хүнийг дахин шалгаад дахин энэ удаан хугацааг ингээд сунгах вэ гэдэг нь айгүй хачирхалтай санагдаж магадгүй заяа. За энэ нэг тийм систем байт юм байна. За энэ системийг та нарт уншиж танилцуулъя заяа. Солонгос SCAS гэдэг тийм систем. За энэ систем нь болохоор Scientific Crime Analysis System гэдэг ийм систем юм байна. За энэхүү систем нь бүгднэм Солонгос улсын цагдаагийн байгууллагаас ашигладаг шинжлэх ухааны үндэслэлтэй гэмт хэрэг шинжилгээний систем юм а. Энэ системийн зорилго нь хүнд гэмт хэрэг, онц ностой хэрэг болон урт хугацаанд илрээгүй хэрэгүүдийг дүн шинжилж холбоотой тохиолдлыг илрүүлэх юм а. SCAS-ийн үндсэн үүрэг мэдээлэл цуглуулах ба хадгалах. За ижил төстэй хэрэгүүдийг илрүүлэх. Анализ ба ангилал гэмт хэрэгтний хэв маяг pattern тогтоох гэж байгаа байхгүй. За энэ систем яаж явагддаг вэ гэвэл би та дахиад өөрийнхөө яг ойлгосноор тайлбарлаад өгье. Миний ойлгосноор энэ систем нь болохоор энэ цагдаагийн хадгалагдсан архиваас за энэ хэрэгтний шинж тэмдэг, нас хүйс, за хэрэгээ хэрхэн үйлддэг, хэрэгтээ юу ашиглаж ийсэн. За энэ бүх одоо мэдээллүүдийг ашиглаад цомготгоод за энэ хүн байх магадaltaй байна гэж гаргаж ирдэг тийм систем байгаа байхгүй. За одоо юу яаж энэ системээр дахин хэрэг үйлдсэн гэдгийг нь олж авсан талаар та нарт яаж өгье. Ийхүү бусааны цагдаа нар юнгийг суллагдсанаас хойш энэ гэмт хэрэг үйлдсэн хугацаанд юнгийн настай ойролцоо. За тэнгүүтээ хулгай дээрмийн хэрэг, танхайн хэрэг, за аллагын хэрэг энэ бүхнийг ингээд цомготгоод энэ системийн дагуу юнг шалгаад үүссэн чинь юнг шоронгоос суллагдаад за бусааны тэр хоолны газрын ойролцоо. За тэнгүүтээ юнтэй адилхан шинж тэмдэгтэй, үс зүстэй юм нуруу туруутай. За тэгээд хутга болон за тэгээд хулгай дээрмийн хэрэг энэ бүхнийг ингээд шалгаад үүссэн чинь нэг хэрэг илрээгүй. Тэгээд юнтэй хамгийн ойролцоо байх магадaltaй сэжигтэй хүн сэжиглэгдэжсэн тийм хэрэг байсан байна. За тэгээд энэхүү хэрэг нь ямар хэрэг байсан бэ гэхээр нэгэн сурагчийн герт 10 жилийн сурагчийн охины герт нэвтэрч ороод хутга тулгаад хүчиндээ тэгээд төрөвчөнд нь байсан 12,000 воныг дээрэмдээд зугтсан байна. За тэгээд зугтж байх хоорондоо энэ 10 жилийн охины ээжтэй болон эгчтэй нь харс тулгараад тэгээд зугтаа явсан байна. За тэгээд энэ хэргийн дагуу энэ хохирсон охин за ээжийг нь за эгчийг нь энэ гурыг гурвуулангийн цагдаагийн газар дуудаад юнг шалгуулахаар болдгоо. За тэгээ
Тэгээ Юнг яаж шалгуулсан бэ гэхээр нөгөө нэг с сэжигтэн таниулах үйл ажиллагаа гэдэг нь шүү дээ. Тэгээ сэжигтэн үйл ажиллагаа явуулахдаа юунтэй хит хитэн цагдаа нарыг ингээ хамт зогсоогоод харуулсан чинь ээж ихч охин гурав барыг гуруулаа зэрэг шахуу энэ мөн байна гэд юун руу амар тийм заасан байгаа. За тэгээд ийхүү юм энэ хэргийг үйлдсэн болох нь тогтоогддгоо. За энэ хэргийнхэн дагуу мэдээж дахиж нэмэлт шалгалт хийх болоод нөгөө нэг 6 цаг чинь уртцаад ингээд баримтлагтахаар болтгоо. За тэгээд баримтлагдчих хооронд DNA хариу маргааш өглөн гардгаа. За би та нарт өмнө хэлсэнчлэн биш үү те. Нөгөө нэг хохирогч чинь өөрийгөө амийг хамгаалахын тулд одоо хэрэгтнээс ингээд хэрэгтний гарыг ингээд уурах тохиолдол зөндөө байдгаа гэж хэлжсэн да те. Тэгсэн чинь хохирогч эмэгтэй гарын хумсныхын завсар одоо энэ гимт этгээдийн арсны үлдэгдэл үлдсэн байсан байгаа. За энэ арсны үлдэгдлийн DNA за энэ Юнгийн DNA-ийг тулгаад үзсэн чинь Юн энэ хэргийг хийсэн ойлгомжтой болоод ингээд DNA-ээр тогтоогддгоо. За ийхүү Юнийг цагдаа нар за хэрэгээ үлээ. Чиний ингээд DNA ингээд таарчлаа. Бүх юм чинь ингээд болчлоо, тогтоогдчихлоо гэсэн чинь. Би энэ хэргийг хийгээгүй шүү дээ. Юу яриад байгаа. Та нар намайг баг ингээд унтаж хахад миний арснаас ингээд дулгаагаад баг тэр хүний хумсанд баг ингээд шигтгэр хийцэн чинь билүү энэ төр гээд айгүй сайн юм ярьсан гэж байгаа. Тэгээд энэ юм биш дээ те өмнө 13 удаа хэрэг үлдчихсэн гэснээр те тэр 13 хэрэгээ хүртэл шүүхээр орохдоо нэгэн дээр нь ч гэсэн хэрэгээ хүлээж исэн удаа огт байгаагүй гэж байгаа. Хамгийн хачирхалтай нь шүү дээ юм бас нэгэн хэрэг дээр заяа үйлдэл дээрээ баригдсан мөртлөө би энэ хэргийг хийгээгүй гэх. Ингээ ийм мэлцдэг айгүй сонирм муухай хүн байсан байгаа. За тэгээд шүүхээр мэдээж ороод энэ хүн ойлгомжтой хүн амны хэрэг танхай дээрэм за тэгэл харгас хүчирхээлэл бэлгийн хүчирхээлэл гээл олон хэрэг зүйлээр ялцлагдаад шүүхэд түүнээс бүх насаа нь хорих ялыг ингээ оноодгоо. Тэгэл хороо дэлхий дээр янз бүрийн муухай хүмүүс байх юм да. Тэгээ та нар боддоо төрсөн ах нь төрсөн дүүгээ энэ хорвоо дээр байхгүй байгаасаа үхээсээ гэж бодож идэг. Тийм ад сэтгэр бас энэ хорвоодоос бас байдаг гэдэгт би бас эргэлзэл суулаа. За тэгээд энэ хүү хэрэг маань ингээд дуусч ийн манайхаа намайг дэмжээрэй. Subscribe дараарай. Тэгэл багаар мэдээж сайжирж байгаа гэдэгтээ би итгэж байгаа. Мэдээж юм гэдэг чинь багасаа л эхлэн шууд л одоо тий ютубер төшиг шиг ютубер золбоо ТV шиг тий тэгэл амар сайн ярина гэж бол байхгүй л байх. Би ямар ч сан багаар чимэхээр сайжирж байгаа гэдэгтээ итгэлтэй байна. За манайхаа баярлаа. Subscribe дараарай, лайк дараарай. Бас миний Instagram-ыг дагаад өгөөрэй. Instagram дээрээ айгу яг хөө итгэлтэй байх хичээдэг. За манайхаа баярлалаа.